залуусаа юу яцгаан. За Yola трендийн шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Тэр нэг ийм кино яваад байгааг та нар анзаарсан байх, магадгүй зарим үзчихсэн гэж бодож байна. Тэр энэ киноны тухай зарим нэг сонирхолтой фактууд болон там хөлтүүдийн тухай ярилцах болно. Тэр киноны нэрний тухайд гэх юм бол гол дүрийн охин Юньон шорон дарснасаа хойш өөрийн нэрээрээ биш 2037 гэх дугаараараа нэрлэгдэх болдог. Тэр яг үүнтэй холбоотойгоор энэхүү киног нэрлсэн юм байна. За киног Мо Хонжин гэх найруулагч найруулсан. Тэрээр өмнө Missing You гэх трейлер төрлийн драмаг бас найруулж ирсэн юм байна. За гол дүрийн охин Юньоны дүрийг бүтээсэн жүжигчний Хүн Ежин гэдэг. Тэр 2002 онд төрсэн. 2018 онд Project 48 айдол шалгаруулах нэвтрүүлэгт оролцоод харамсалтай 75 дугаар байранд бичигдээд хасагдж байсан юм байна. Түүнээс хойш Big Wall Entertainment-тэй 2021 онд гэрээ байгуулад 2037 кинонд тоглосон нь түүний кино урлаг төл тавьж байгаа анхны уран бүтээл нь болсон байна. 번호 2037번입니다. 잘 기억해. 여기선 네 이름이고 주민번호니까. 네, 5. 6. 새 식구도 왔으니까 오늘 아침은 진수선. 나 혜수언니 거잖아. 닥치고 그냥 드세요. 에이 도둑. За жүжигчдийн бүрэлдэхүүнээс хэм болол Жамины дүрийг бүтээсэн Жон Соминийг бас онцлмаар байна. Тэр сүүлийн 10 жилийн хугацаанд ямар нэгэн драма дүр бүтээгээгүй байж байгаад 2037 киногоороо эргэн ирсэн нь түүнийг тэсэн ядан хүлээж исэн. Шитэн бишрэгчид нь маш сайхан мэдээ болсон үйл явдал болж байгаа юм байна. За киноны нийт жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ Running Man нэвтрүүлэгт оролцсон юм байлээ. Тэгэхээр та нар сонирхох юм бол хайгаад үзээрэй. За бас нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд Солонгосын хоригдлуудын хувцас шар, цагаан, улаан, цэнхэр гэсэн ийм дөрвөн төрлийн өнгийн пайцтай байдаг. За улаан өнгийн хувьд гэх юм бол цаазын ялтай хорих ялтнуудыг илтгэдэг. За кинон дээр Сунжагийн дүр ийм өнгөтэй пайцтайсныг та бүхэн бас анзаарсан байх. Шар өнгийн хувьд гэх юм бол хүчирхийллийн хэрэгээр орж ирсэн хоригдлуудыг илтгэдэг. Кинон дээр Юн Сарагийн дүр шар өнгийн пайцтай байсан шүү дээ. За хар тамхины хэрэгээр орж ирсэн хоригдлууд цэнхэр өнгийн пайцтай байдаг бол эдгээрээс бусад хэрэгээр орж ирсэн юм хэрэгтнүүд цагаан өнгийн пайцтай байдаг юм байна. За энэхүү кино 6 дугаар сард гарсан даруйда TikTok болон Instagram-д маш олон хүнд хүрч viral болж чадсан. Олон нийт энэхүү киноны төсөглийг нь маш тодорхойгүй байсан гэсэн шүүмжийг дагуулсан. Тэгэхээр гадаадын сайтууд дээр энэхүү киноны төсөглийг хэрхэн таамаглаж байгаа тухай баг зэрэг хүргэе. За Юньон охин бол амьд төсөглөөс дээр Юньоны ээж нь хуцаа эндүдэж байхад хажууд нь Юньоны төрийн албан хаагчийн үнэмлэх байдаг шүү дээ. Тэгэхээр үүгээр Юньоныг амьд гэж бодож болох юм. Харин Юньоны хүүхэд Бонийг хувьд гэх юм бол Жамигийн нөхөр өргөж авсан гэх юм таамаглал байгаа юм билээ. Яагаад гэх юм бол Жами болон түүний нөхөр Бонитой хамт цэцгэн мандал дондор алхаж байгаа хэсэг гардаг. Тэгэхээр яг тэр сценээр зохиолч Бонийг амьд гэдгийг харуулах гэсэн юм а гэсэн юм таамаглал байгаа юм билээ шүү. Тэр эцэст нь хэлэхэд энэ киноноос бид нар хүн болон харагдаж байгаа шигээ байдаггүй юм байна гэдгийг харж олно. Тэгэхээр та нарт бас энэ кино ямар сэтгэл үлдээсэн бэ гэж комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээд хэд эмзэг мэдрэмтгий хүмүүс үзэх гэж байгаа бол нөлөөсөө харчих цаасаа харьжуудаа бэлдээд тавиарай. Яагаад гэх юм бол би л авин киног үзэхдээ 2 цаг байсан. Yola трендийн 1 удаагийн дугаартай байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Bye.